Үндсэн хуулийн цэц 9 гишүүнтэй байх ёстой ч өнөөдөр 8 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нэмээд дарга баясгалангийн бүрийн эрхийн хугацаа өнгөрсөн жил дууссан хэдий ч одоо хүртэл тэр албан тушаалтайгаа хэвээр байна. За уг нь Улсын их хурл өнгөрсөн намрын чуулганаар гарсан гишүүний орон тоог нөхөх. За хугацаанд дууссан гишүүнийг чөлөөлж шин тамилгаа хийх ёстой ч энэ асуудлыг хилцэлгүй жил дамнан хойшлуулсаар байна. За Монгол улсын үндсэн хуулийн цэц нийт 9 гишүүнтэй байхаас өнөөдрийн байдлаар 8 гишүүнтэй ажиллаж байна. За цэцэн гишүүдийн томилогдсон хугацааг танилцуулах юм бол мөнх сайхан 2023 оны 11 сарын 17-нд томилогдож бүрийн эрхийн хугацаа нь 2029 оны 11 сарын 17-нд дуусах болно. Харин үлзий сайхны хувьд 2023 оны 11 сарын 17-нд томилогдсон ч өнгөрсөн онд улсын их хурлын тамгын газрын дарга болохоор өөрийн хүслээр ажилласаа чөлөөлөгдсөн байдаг. Зарим инх төвийн хувьд 2023 оны 11 сарын 17-нд томилогдсон учраас 2029 оны 11 сарын 17 буюу дахин 3 жил ажиллах тутаа байна. За ингээд цэцэн гишүүн Эрдэнэ болгон 2021 онд томилогдсон. За эх онд түүний бүрийн эрхийн хугацаа дуусах болно. За ингээд цэцэн гишүүн Цолмон Болдбаатар Батарагчаа нарын хувьд хамгийн сүүлд буюу 2024 оны 5 сарын 28-нд томилогдсон учраас дээрх 3 гишүүний бүрийн эрхийн хугацаа 2030 оны 5 сарын 28-нд дуусна гэсэн үг. Зарим үндсэн хуулийн цэцэн гишүүн Ганбаатарын хувьд 2021 оны 10 сарын 7-нд томилогдсон. За түүний бүрийн эрхийн хугацаа 1 жил хагасын дараа буюу 2027 оны 10 сарын 7-нд дуусах юм а. Зарим одоо үндсэн хуулийн цэцийн дараагаар ажиллаж байгаа баясгалангийн хувьд 2019 оны 6 сарын 5-нд томилогдож байсан юм. За түүний бүрийн эрхийн хугацаа өнгөрсөн жил дууссан гэсэн үг. За түүнийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үндсэн хуулийн цэцийн дараагаар сонгосон байдаг. За хуулиндаа цэцийн дарга 3 жил ажиллах боломжтой. За гэхдээ энэ нь бүрийн эрхийн хугацаагаа сунгана гэсэн үг биш юм а. Иймээс ч үндсэн хуулийн цэцийн 7 гишүүнд л бүрийн эрхийн хугацаанд дуусаагүй. Нэг ёсондоо хууль ёсоор ажиллаж байгаа юм. За гэтэл улсын их хурлын хаврын чуулганы эхний өдрөөсөө л үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хийлцэхтэй байна. За цаашдад улсын их хурлын гишүүдийг хууль зөрчөөгүй байсан ч ёс зүйн асуудлаар хугацаанаас өмнө эргүүлэн татах эрх мэдлийг үндсэн хуулийн цэц рүү шилжүүлэх хуулийн цэцэл өргөн баригдчихад байгаа билээ. За гэтэл үлзий сайхан баясгалан гэсэн хоёр хүний оронд дараагийн хүмүүсийг сонгон шалгаруулах, томилуулах асуудлаа улсын их хурлын дарга огт хөндөхгүй байгаа нь үндсэн хуулийг дээдлэн сахина гэсэн тангарагтай нь зөрчилдсөөр байна.